Та Шанхай далайн аквариумаар аялмаар байна уу? Тэр хөөж явж штэ энэ дээр. Эхний аялал за Шанхайгийн аквариум дээр очсон. За Шанхайгийн аквариум дээр очсон. За энэ аялал маань бас маш их гоё байсан. Хүүхдэд маань том загаснуудыг хараад бүр их алмаарсан, их гоё байсан. Аквариум дээр очиход хамгийн гоё юм. Загаснууд нь гоё байсан. Айд загаснууд. Том загаснууд нь ер нь ард харагддгүй их хэлбэг харагддгүй загаснууд нь Монголда угаасаа харждаг. Тийм. Том загас дээгүүр явбал тэр нэмэр гоё тий. Урт түнэлээр ингээд яваад тах нь гоё байсан. Тэгээд доороос нэг урсдаг юм шиг харам дээр яваад алхах шаардлага байна. Тэг өөрөө зам нь урсаад байдаг тий. Тэгээ Шанхай аквариум чинь дэлхийн хамгийн урт түнэлтэй аквариум гэж байгаа. Акул. Жинхэнэ акул ч нааж нэ да. 160 он буюу Монгол мөнгөөр 80,000 төгрөг 140 см-аас өндөртэй хүмүүс болон хүүхдүүд 160 он өгч орох нь байна. Том уу. Энийг тараа. Энийг тараа. Яа, чам шүү зөвхөн өгч. Наад харж байна. Сэфкүүд гэж. Оо нөгөө ханаас ажилтай. Энэ ажилтай зам. Оо. Аквариум жирэ. Хөгтгөө юм шиг явж байна. Цагийн болохоор арай 6 цаг хүртэл 9-6 цаг хүртэл ажиллана. Гэхдээ 5:30-аас одоо тикетээ тасалбараа өгч зогсоодог. Ийм байсан. Метро нь бол маш олон хүн тэгээ метро бол хурцсан. Шанхайд бол угаасаа ялангуяа метро нь бол дэлхийд номер 1 метро. Тэгээ олон лайнтай. Тэгээ төв лайнаараа дагсан ингээд газруудыг бид үзээ яваадсан. Тэгээ төв лайныхаа нэг жоохон холхон газар нь л байрлцаад тэгээл нөгөө төв лайн одоо яваад нэг лайнаар яваад нэг л одоо метрогоор Монголоор нэг л автобусаар яваад гэсэн үг шүү дээ. Үнчи хайх хэрэггүй шиг миний хөө ингээ нэвтэл чадахгүй. Нэвтэл чадахгүй шүү.